Үүнтэй адилаар сэтгэл нь анх эхлэлдээ ухамсар байсан бөгөөд сэтгэлийн хуурмаг шин чанар үүрэг зогсны дараа ухамсар болох болно. Тэгвэл яагаад дунд үед нь одоо түүнийг өөрөөр нэрлээд байна вэ? Энэ бүх үзэгдлүүд нь зүүдний мэдрэмж, дэмэрэл, солиорлын үеийн үзэгдэл, согтуу хүний хий үзэгдэл, нүдний хуурмаг байдал, сэтгэл зүгээс шалтгаалсан өвчин, сэтгэл хөдлөлийн хямрал, сэтгцийн эмгэгийн үеийн байдал зэрэг шиг төр зүрийн бодит байдалтай мэд санагддаг. Гэвч сэтгэл минь хайртай хүнээсээ салж байна гэсэн төсөөллөөсөө болж шаналж буй дурлагч шиг чи тэдэнд байнгын бодит байдлыг өгчээ. Гэвч мэдээж энэ бол чиний буруу биш. Чамайг миний сэтгэлийг бодит оршихуй гэсэн ойлголттой зууралцаар байгаа миний л буруу. Энэ бүхэн нь хуурмаг үзэгдэл болохыг би ухаарах үед чи сэтгэл биш үүнээс чанагш болох бөгөөд мэдрэмхэн туршлага гэх мэт бүх дурсамжууд эцэслэх болно. Сэтгэл өөрийгөө сонин мэдэж өөрийгөө хязгаарлах сэтгэлийн нөхцөлтмөл байдлаа орхих үед оюун ухаан өөрийнхөө бодмол өнгөнөөс чөлөөлөгдөж өөрийн жинхэнэ мөн чанар болох ухамсартай амардаг. Сэтгэл бүхий л хэсгүүдээ өөртөө цуглуулан цэвэр ухамсарын галд өөрийгөө өргөл болгох үедээ ариусгаж үхэршгүй мөнхийн хутгийг олдог билээ.